Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны тань мэдхүү од мөндөр сувг үзэг сонсогчдод сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Хөтлөгч Инх Хотын бэлтгэн үргэлдэг кино төх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлэг YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост төлгөөнөөр та бүхэнд хүрч байгаа. Энэ удаагийн дугаарын хамтран ажиллагчаар Илүү гүз, Look TV, Univision компани, за мөн од мөндрийн алтан гишүүд та нар маань дэмжиж ажиллаж байна. За студид Инх Хот, Цэнгэл хоёр нар ажиллаж байна. За энэ өгүүлбэрийг хэлье гэж их бодсон юм. Би бол Азийн хамгийн шилдэг жижигчин. Мишель Яо. За. Зарим зэнглээ. Арамын. За Мишель Яо гэх энэ бүсгүй 1962 онд Малайзийн Ипо гэдэг газар нэгэн олигархийн гэр бүл төрсөн гинэ. За олигарх гэж бодлоо ирсэн юм. Мундаг улс төрчин гэр бүл төрсөн юм байна. Маш амжилттай хүн байсан. Малайзийн сенат хүртэл хийж байсан ийм хүн байгаа юм. Тэгэхээр ч энэ олигарх хүн тийм байна, олигарх байна. За Мишель маань айлын 5 хүүхдийн нэг. За түүний ах дүүс нь баг бүгд эмч, нүдний мэс засалж мундаг хүмүүс байдаг гинэ. Харин Мишель тэднээс тис өөр. Ах дүүс нь хичээлээ хийж байхад Мишель харин бүжиглэх дуртай хүүхэд байсан гин. 4 настайгаас л бүжгийн сургуультанд суугаад бүжигчин болно гэж мөрөөдөж ирсэн. За харин 15 настайдаа аав ээжигээ дагаад Англи руу нүүх хүртлээр охтын сургууль сурдаг байсан юм байна. Охтын сургууль, хөвгүүдийн сургууль гэдэг тустай байдаг шүү дээ, тийм. Охтын сургууль хаана ихэр хөвгүүдийн сургууль яаж гэдэг. За Англид очиод хэлний бэрхшээл гарсангүй. За учир нь Малайз болохоор Малай, Англи, Малайн кантон гэж хэл байдаг байхгүй юу? Малайзын кантон гэдэг маш олон хэлээр ярьдаг. За Мишель Малай хэлээр ярихаас гадна аавтайгаа англи хэлээр чөлөөтэй харилцдаг. Аавтайгаа англиар ярьсаар байгаад ер нь англиар устцаас болцсон юм байна. За харин кантон хэлээр бол эмээтэйгээ хаяа ярьдаг. Гэтэ нэг их сайн ойлгодгүй. Сайн уу баяртайгаа л байсан юм байна. Харин бүр сүлд ажлын хэрэгцээ гараад, шаардлага гараад кантон хэлээр устцаас ирдэг болсон боловч уншиж бичиж чаддгүй гинэ. Тэгэд эндээ маш их харамсдаг юм л. Сурчихгүй явдаа гинэ. Бас Малайз чинь ихэнх нь жоо зарим нь хятад хүмүүс байж байгаа шүү дээ. За бараг л ихэнх нь. Тийм болохоор энэ кантон хэлээр ярих бол их чухал тийм юу вэ? Хэрэгцээ байна. За Англид очиод шууд балетчин болохоор шийдээд урлагийн сургуульд хэлсэж орж. Балетчин? Тийм. Бүжигтээ үнэхээр дуртай. Ирээдүйд мэрэгжлийн бүжигчин болно гэж бодож байсан боловч өнөөх л бэртэл түүнийг зогсоосон гэнэ. Ингээд бүжиг дэглэж болоод үүнийгээ хажуугаар босод урлагт ч гэсэн дурлах болсон юм байна. Хэдийн мөрөөдөл нь биелэх боломжгүй болсон ч гэсэн 1983 онд сургуулаа урлагийн чиглэлээр бакалаврын зэрэгтээ төгсөж чадсан баг. Эндээс нэг онцлог харагдана. Бидний өмнө ярьж байсан хүмүүс сургуулаа амжилттай төгсөж чадсан нь бараг байхгүй. Тийм шүү. Манай Мишель бараг анхных нь болж байгаа шүү. Аз хүмүүс сургуульд орсон л бол яаж хийж байгаа төгсдөг. Тэд ер нь хичээлдээ маш их шамддаг гэдгийг эндээс харж болж байгаа. За энэ жишгээр Мишель сургуулаа амжилттай төгссөн байна. За төгсчөөд Малайзтай ирсэн гинэ буцаад. Тэнд ээж нь амьдарч ирсэн юм бэл. Миний бодохоор энэ мэдээлэл байхгүй байгаа. Аав хоёр хоёр тийш болцсон юм уу гэж бас харагдахаар ээж нь байгаа гэдэг нь тий. Ээж нь Малайзд байгаа гэсэн. За ингээ ээж нь вэжсэн Мишелийг ирсэн чинь нэг л учир битүүлэг жогтой хараад исэн гинэ. Тэгэл янз бүрийн сонин юм яриад чи энэ залуу насн дээрээ их юм хийж үзэх хэрэгтэй. Ер нь л юм үздэг нас шүү энэ төр гэл. Нэг л жогтой л байгаадсан гинэ. Юу үзүүлэх гэдэг. Тэгсэн чинь ээж нь гарын үсгийн дуурайлгаж зураад мессийн тэмцээнд бүртгүүлсэн байсан юм. Сахилга гууч гэмээр ер нь тийм хөөрхөн хийж байгаа юм тий. Тэгээ баг эцсийн мөч хүртэл хилээгүү гэж. Хоёлаа нэг тийш явчаад ирээгээд. Тэгээ дагуулж аваад хаашаа явж байгаа ч хэлэхгүй. Тэгэл нэг сэтгүүл үзүүлээл гэсэн чинь сэтгүүл дээр өөрөх нь зураг байж гин. Миний зургийг ингэж хилүүлсэн юм уу тэр гэт нөгөө Мишель чинь бас гайхаал. Тэгээ баг эцсийн мөчөд тэр мессийн тэмцээн шалгаруулж байгаа зал руу аваачиж оруулаад за чи ингээд энэ тэмцээнд орж байгаа шүү гэж хэлсэн юм шиг байна. Уйнаста кантон хэлээр уншиж чаддгүйгийн л юм шүү баг. За Мишель бүр шоконд орсон гинэ. Тэгэд ээжээ дахиж ийм зохион байгуулахгүй шүү гэсэн чи ээж нь чи угаасаа удахгүй хөшрөөд ийм тэмцээнд орж чадахгүй гэж бас хошгимжсэн юм байна. За ингээд тэр тэмцээндээ төрүүлсэн гинэ. Оо яа.
За улсдаа төрүүлсэн хүн дэлхийн мисд өрсөлддөг тийм ээ. За Лондонд болсон дэлхийн мисийн тэмцээнд очиод 18 дугаар байранд орсон гэж байна. За мөн дараа жилд болсон Mumba International гэдэг тэмцээнд ороод төрүүлсэн гэнэ. За Mumba гэдэг нь Австралид болдог жил бүр болгодог тийм нэг юу байхгүй юу? Үйл ажиллагаа одоо юу фестивал марк юм байхгүй юу? Тэнд бас мисийн тэмцээн болдог юм шиг байна. Тэнд очиод бас төрүүлчихэж байгаа. За мис болсон хүн мэдээж олонний анхааралд орж реклам сурталчилгааны саналууд ч маш их ирж таарна. За тэгээд анхны рекламдаа тоглосон чинь нэг цагны реклам байж гин. Гэтэл рекламны зураг авалтан дээр очсон чинь тэнд Jackie Chan зогсож байсан. Өөртөө нам тоглох гэдэг. Jackie Chan эдийн тулаанд киноны од болцсон. Ер нь Аз, Европ, дэлхийд даяараа шууган тарьсан амар амтан байж байгаа шүү дээ. За анх удаа камер уур зогсож байгаа хүнд Jackie их зүйлийг зааж сургасан баг. Тиймдээч энэ рекламыг үзсэн Хонконгийн DNB Films гэдэг нэртэй кино компани хараанд хүртсэн байна. Тэгээд одоо өөртөө гэрээ хийх гээд ингээд ирсэн чинь манай хүн кантон хэлээр ярьж чаддаг хүн. Ярьсныг ойлгоод идэг. Гэтэл өөрөө ярих тал дээр жоо асуудалтай. Ингээд хэдхэн сарын дотор кантоноор чөлөөтэй ярьж чаддаг болоод бүр маш их хичээл зүтгэл гаргаад тэгээд нөгөө нэг Хонконгд жүжигчин болоод тэр кино компанитайгаа гэрээ хийж чадчих. За студиэс түүнийг их потенциалтайг нь харж бүр баруунд нэрд гарах боломжтой гэж үзээд тайзны нэр өгсөн гэж байна. Мишель Йоу байсныг болоод Мишель Хаан болгосон юм лээ. За мэдээж та жүжигчнээр ажиллаж үзээгүй хүн карьерийн эхний жилүүд маш хүнд байсан тодорхой. Студитэйгээ гэрээ байгуулаад шууд тулаанд кино тоглож эхэлсэн. Гэтэ Мишель шүү дээ эхнээсээ л орлон тоглогчгүй тоглож байсан юм байна. Энэ бүсгүүд жүжиглэх байгалийн авьяас байсны дээр тулааны урлагийн байгалийн авьяас байсан. Хизээч тийм сургалтанд суугаагүй шүү дээ. Гэтэл одоо бид түүнийг маш сайн тулдгаар нь мэддэг. Харин тийм. Өөрөө сурсан байгаа байхгүй юу? За ингээд ердөө 3 дахь киноноос л гол дүр бүтээж эхэлж байгаа. Yes Madam гэдэг киноны гол дүр тоглоод ингээд үүнээс цааш дандаа гол дүр тоглож байгаа. Дандаа ч гэж 3 кинонд гол дүр тоглож байгаа байхгүй юу? Ингээд түүний жүжигчний амьдрал ер нь замнал ер нь маш амжилттай эхэлж байгаа нэг юм. Энэ үеийн Хонконгийн кинонуудын онцлог гэвэл ихэвчлэн инээдмийн тэгээд тулаанд кинонууд байсан шүү дээ, тийм. Яг энэ жишгээр Мишелийн тоглосон ихний кинонууд юм дандаа л тэр төрлийнх. Дандаа тулаантай кинонууд. Орлон тоглогчгүй тоглодог байсныг харуул тэр муугүй жүжигчнээс гадна бас адал явдал эрэлхийлэгч байсан байна. Энэ чадвараар ч ялдалгүй цаашдаа маш олон кинонд аюултай үзэгдлийг өөрөө тоглодог юм. За хэдий жүжигчний замнал амжилттай яваад дөнгөж эхэлж байгаа. За 6 кинонд дүр бүтээгээд байсан ч гэсэн Мишель маань тун удалгүй DNB Films гэдэг нэг гэрээ байгаас студи шүү дээ. Тэрнийхээ захиралтай гэрлээд гэр бүлийн амьдрал цагаа зарцуулахаар кино урлагаас нэг мөр зодог тайлдаг юм. Оо тийм үү. За ингээд өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөө. Ингээс соосон газраас шороо хатгаж шүүгээ бодоо ижсэн ч өндөрлөө. За гэр бүлтэй болоод амьдрал зохиогоод амьдрал дээр бүх зүйл нь бүтээд тэд сайхан амьдарч байсан юм байна. Гэхдээ төгс амьдрал гэж хаанч байхгүй. Тэд 5 жилийн дараа хоёр тийш болцгоосон юм. Нөхрөөсөө салснаасаа хойшоор нь Мишель кино урлагтаа буцаж ирээд галзуу сүлээтэй юм шиг л ажилласан гэж байна. 3 жилийн дотор 10 төсөлд оролцдог. 1993 онд дангаараа л ихэд 6 кино тоглож байгаа. Хамгийн ихний тоглосон кино нь хуучны танил Jackie Chan-ы Police Story Super Cop гэдэг нэртэй кино. Манайх энэ киног сайн мэднэ дээ. Яг Мишель энэ хоёрын тоглосон юм тулаантай киног үл ганцхан л байгаа байхгүй. 3 кинонд хамтарч ажилласан гэдгийг эхнийх нь энэ, хоёр дахь нь Kung Fu Panda энэ байдаг байх шүү. Хэдэн онд гэсэн бэ сая? 96. Аюула 93 онд юм байна. 92 үлээ. Нэг юм тэгээ толгой эргүүлээд. Халимаг өстэй нь бол сүүл тоглосон байхаа нэг юм халимаг өстэй амар задалтууд идэг шүү дээ. Тийм баг. Тэгэхээр энэ эхнийх нь бол өөр юм. Энэ зургийг гарч байна. Тийм. Ер нь Jackie Chan, Мишель Яо хоёр нэгдээд нэстээр тийм бужигнуулж байгаа. Энэ хоёрын амьдрал ер нь гоё шүү дээ, тий. За өмнө нэг удаа рекламад л тоглож байсан хоёр их найзууд, сайн найзууд болцсон юм шиг байна. Тэгэл найз нь буцаад кино урлагтаа ирмээр байна гингүүд Jackie Chan өөр дээр авсан ч гэж мэдэх юм. Нэг бас сайн мэдэхгүй байна, тий. За зураг авалтын үеэр нэг сонирхолтой зүйл болсон нь манай хоёр чинь хоёулаа орлон тоглогчгүй тоглолдог. Онцлогтой шүү дээ, тий. Ингээд бүр хоорондоо тэмцээн зохиосон гин. Өрсөлдсөн гин.
Тэр нь ямар одоо тэмцээн бэ гэсэн чинь хин нь олон илүү аюултай үзүүлбэрт өөрөө тоглох бай гэдэг. Тэгээ энэ хоёр солиотой юм чи бие биенийхээ дээр гарах гэж янз бүрийн юм өөрсдөө сэтгэхэд тэгээ тэрийг кинонд оруулчихсан гэж. Энэ тэмцээн ер нь Жакаас болсон юм билээ. Жакигаас. Ингэсэн гинэ яг зураг авахлаа ирсэн чинь. За чи өөрөө ер нь чадахгүй бах. Хідэн орлол тоглогч хэрэгтэй вэ? Чи ер нь өөрөө алхаж чадахгүй энэ төр гэд үдсэн гинэ. Тэгээд Мишелийн дургууг нь хүргэсэн баг. За тэгээд би яхаар чаддгүй хоёлаа дүүл үзчихүүл гэсэн юм шиг. Энэ бүр киноны зураг авалт маш аюултай. Тийм одоо орчинд болсон. Ингээд хурдны зам дээр эдгээр чинь машинтаа тавьчих байгаа шүү дээ. Тэрэн дээр Мишель юу чинь яг өөрөө тэр дээр юм дээр машин дээр зогсоод өнхөрч мөнхөрөд байж байгаа байхгүй. Мишель яв нэг юм аюултай хэсэг байдаг. Мотоциклтай явж байгаад тэгээд үсрээд юм дээр явж байгаа галт хэрэг дээр ингэж газарддаг. Чид юу гэсэн үг вэ? Юу гэсэн үг юм бэ ч та. Мэдээж хамгаалтын юмнуудтай л та. Гэхдээ л энэ чинь өөрөө тэгж тоглоно гэдэг чинь маш хэцүү байхгүй. За тэгээд дээрээс нь ингэдэг маш аюултай нэг юм болоод хоёр машин явж байгаа байхгүй. Нэг нь том машин, нэг нь жижигхэн. Жижигхнийх нь жолооны ард Жаки Чан байгаа. Тэг Мишель яв өнчнээс өнхрөөд Жакиг машины урд буух хэвээр. Тэгээд ийм цонхны жижигхэн хаалттай дээр нь задгаа машин байхгүй. Тэг буугаад нөгөө нэг цонхны хаалтыг эвдлээд тэд Жаки барж явах хэвээр ийм төлөвлөгөөтэй байхгүй. За уг нь. Уг нь. Тэг тэрийг нэвтрэхээр машин хэврэг юм хийсэн байж таараа шүү дээ. Тэгээд үсэрсэн чинь нөгөөд нь нэвтэрдэг. Тэг Жаки бүр гэдэг нь цонхоо даваад ингээд барина гэдэг чинь маш хэцүү шүү дээ. Машин барьж байгаа хүн. Тэгээд арай гэж цамцнаас нь бариад барьж иж жоохон сулруулсан юм шиг байна. Тэгэд Мишель ингээд цаашаа унаад ингээд өнхөрдөг. Тэрстэй амар хэцүү. Тийм юунууд нь байгаа бичлэгүүд нь. За тэгээд иймэрхүү аюултай үзүүлбэр үзүүлээд тэгсэн чинь Жаки чинь яаж дутах вэ? Энэ орч өрсөлдөд байгаа шүү дээ. За тэгвэл би юу нисдэг тэрэгтэй нэг аюултай юм ийм гээд. Тэгээд тэрийг хийж байгаа нисдэг тэрэгний юунд сэнсэн цохиулж мөхүүлээд энэ илгийг авч байгаа. Би үхээд гэж байгаа шиг ямар ааш юм бэ? За ер нь бол гэхдээ яг нарийн төлөвлөх юм бол энэ боломжтой л доо. Гэхдээ мэдээж маш аюултай юм байж байгаа. За Америк нэгдсэн улсад энэ кино нээлттэй хийсэн чинь Америкийн сэтгүүлчид Хонконгт ногоон дэлгэц ашиглаад эхэлсэн юм уу гэж хэлж ирсэн байна. Манай хоёрыг өөрсдөө аюултай үзүүлбэрээр тоглолцсон энэ яг жинхэнэ зураг авалт гэдэгт итгэхгүй байхгүй. Итгэж чадахгүй шүү дээ. Яаж ийм байж болох юм. Тэгэд манай хоёр чинь хашгинсан гинэ. Чи ногоон дэлгэцийн урд тоглосон юм уу? Чи яаж чадж байна энэ тэгээд би энийг жоох яваалсан юм шиг. За Квентин Тарантино гэж маш мундаг найруулагч байгаа. Энэ хүнийг би дэлхийн бүх киног үзсэн болов гэж боддог. Ялангуяа Аз кинонд маш дуртай. Тэгээд өөрийнх нь хамгийн дуртай 20 киноны нэг нь энэ гэсэн. Энэ тэр тулааны үзүүлбэрүүд нь тэгээд жүжигчдийн тоглож байгаа тэр оролцсон байдлын тэр бүгдийг маш хүндэтгэж ингэж үлээж авч үздэг. Тэгээд тэр киноны төгсгөлийг хэд ч үзсэнгүй гэдэггүй гэдэг юм бол. Би өмнөх нэвтрүүлэг дээр ярьсан л та. Чи хэрвээ эзгүй арал руу нэг кино аваад явбал ялыг авч явах гэх үү гэсэн чинь энэ киног дурдсан бэл. За бүрөө. За ингээд 3-4 жилийн дотор 10-аад кино тоглосон гэсэн тийм. За эдгээр жилүүдэд маш олон кинонд тоглосны дотор Супер Копийн 2-р анги байгаа юм. Гэхдээ харамсалтай нь энэ кинонд Жаки тоглоогүй. Манай Мишель Яв бол тоглосон. За 1996 онд The Stunt Woman гэдэг нэртэй кинонд тоглож байхдаа гүүрнээс явж байгаа машин руу үсрээд их хүнд бэртчих гинэ. Хэдэн сарын турш хүзүүгөөч эргүүлж чадахгүйсэн. Тэгсэн яг энэ үеэр нөө Квентин Тарантино ч Pulp Fiction-ы киноны ажиллаар байгаа. Сурталчилгааны ажиллаар ирсэн Хонконгт. Тэгээд нөө өөрийнхөө дуртай жүжигчтэйгээ уулзах хүсэлтэйгээд Жаки Чан, Джет Ли, Мишель гуравтаа уулзна гэсэн байхгүй. Тэгэж Мишель ч нөө гинтцэн хүзүүгөөч эргүүлж чадахгүй юм байж байгаа шүү дээ. Тэгээд яалтчгүй тэр уулзалтанд очсон юм бэл. Тэгсэн чинь нөгөө нэг алдартай найруулагч чинь тэр гурван кинонуудыг бүр эхнээс нь дуустал нь баг үг үсгүй ярьж байна. Хэсэг бүрээр нь яриад баг би та нарын үнэхээр фэн гэдэг энэ гурыг бүр ингэ шүтэж өгсөн гэсэн. Ямар гоё юм бэ. Тэгээ ийм мундаг найруулагчаас ийм үг сонсох чинь үнэхээр гоё байх тий. За ингээд 1997 онд Мишель маань анх удаа Холливуудын кинонд өргөддөг юм. Холливуд ивент гэдэг чинь дараа.
За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар илүү гүзүрээтэй Look TV энэ виш маань дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр ямар үйлчлэгийг бидэнд санал болгож байна гэхээр нэг гоё уралдаан зарласан байна. Манай энэ нэвтрүүлгийн 2 гол дүр уралдаан зарладаг шиг юм болж байгаа юм байна. За Look TV-гээс кино үзээд багц дүүрэн бэлгийн эзэн болох боломж танд байна. За яг одоо та Look TV премиум багцаа идэвхжүүлээд бэлэгтэй цэсээс нь хүссэн киногоо үзэхэд маш олон бэлгийн эзэн болох урамшуулал зарлагтаад байгаа шүү. Энэ уралдаанд та орох бүрэн боломжтой. За энэ уралдаан нийт 4 үеийн турш кино үзэж өрсөлдөх юм. Яг одоо 2 дугаар үеийн идэвхтэй үргэлжилж байгаа шүү. За энэ үед премиум багцаа идэвхжүүлээд бэлэгтэй цэсээс нь хамгийн их кино үзсэн хэрэглэгчэд дараах багц бэлгийн эзэн болно. Гэхдээ энэ одоо кинонд дуртай хүмүүст бол одоо юу хүн байх вэ болчихж байгаа юм. За та юм Samsung Galaxy ухаалаг цаг авч болж байна. За энийг юу гэлээ? Bose branding wireless гоё чихвч авч болж байна. За тэгээ энэ хамгийн гой санагдсан. Shangri-La Sport Club-д 3 сар үйлчлүүлэх эрхэм бичиг. За Look TV премиум багцын 1 сарын ирэх болон гарын бэлэг зэрэг юм 6 өөр төрлийн бэлгүүдийн багцыг танд өгөх ийм урамшуул зарлагдж байгаа шүү. Look TV-гийн премиум багц бэлэгтэй урамшууллын талаар та дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байвал Facebook хуудасаар нь зочилж болж байна. За ингээд Look хэрэглэгчидтэй амжилт хүсье. Үзээрэй, хамт байгаарай, үзээд уралдаарай гэж байгаа юм биш үү. За Facebook дээр Look TV дундуур зураастад премиум дундуур зураастад 2025 гэд пэйж байгаа юм биш үү манайхаа. 2026 болгомоор юм да тий. Тийм байна тий. За ингээд нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа тань хамт олонд маш их баярлалаа. За баярлалаа. За 97 онд Холливуудд урагдсан. Гэтэ энэ зүгээр нэг жижиг кинонд урагдаагүй. Домогт Джеймс Бонд зурлын Tomorrow Never Dies гэдэг ангид алдарт Pierce Brosnan-тай хамтарч тоглодог юм. Амар тагнал болдог тий. Тий. Амар зодтолдог шүү дээ бас тий. За Хонконгийн жирийн жүжигчэнд ийм том киноны урилга ирж одоо ирнэ гэж байхгүй шүү дээ. Мэдээж тэр хүнд потенциал байсан ба Дависыг харж иж одоо дуудаж байгаа. Тэгээ бас Мишель тэр үед ямар том од болцсон бэ гэдгийг эндээс харагдаж байгаа. Түүний тоглолтыг кино багийнхан тэр дундаа Pierce Brosnan маш их магтажсэн. Түүнийг ажилдаа сэтгэл зүрхээ зориулж байгааг нь харах сайхан юм. Тэр үнэхээр мэрэгжлийн юм. Гайхалтай жүжигчин. Тэрээр эмэгтэй Джеймс Бонд байлаа гэж магтсан юм билээ. Тэгээ Мишель ч гэсэн энэ кинон дээр үнэхээр бүхнээ зориулдаг. Би тэр Джеймс Бондтай яг энэ дүүцхүйц тийм хүнийг гаргана гэж өөрөө бүр зорьсон юм бэл. Тэгээ тэрийг ч хийж чадсан. Тэгээд бүр эмхтэй Бонд гэж нэр авах тий. Тийм ээ. Мишель уламжлалсаар өөрийн аюултай үзэгдлийг бүгдийг өөрөө тоглох сонирхолтой байсан. Гэхдээ найруулагч зөвшөөрөөгүй. Энд чинь Холливуд шүү дээ. Хонконгдоо ч тэр тоглож болтгол юм аа. Энд чинь бүх юм өөрөө одоо тэр даатгалын систем юу гэдгийг тэр мөр чинь бүх чинь гэрэн дээр зургатцсан байна. Тийм учраас бид нэр гол дүрийн жүжигчнээ тэгж эрсдэлд оруулахгүй гэж хэлээд зөвшөөрөөгүй. Тэгээд урлан тоглох авчирсан юм байна. Гэхдээ бүх зодооны хэсгээ өөрөө тоглох зөвшөөрөл авч чадсан. Тэгсэн чинь тэнцээ нэг асуудал гарцсан гинэ. Орлон тоглогчд бүгд Мишельтэй цуг зурганд орохоос айгаадсан. Тэгсэн чинь учир нь Мишель камерын өмнө худлаа зодтолддог юм байна. Зодтолдоод мэдээж ингээд бүжиг хийж байгаа шүү дээ тий. Тэгтээ хүндээ заавал ингэж хурж цохиж өөрөө цохиулдаг юм байна л та. Тэгэхээр орлон тоглогчид зодтолох гэдэг тий. Тий. Яг үнэ. Тэгээд орлон тоглогчд айгаад исэн чинь продюсерууд Хонконгоос Жакигийн орлон тоглогчийн баг байдаг шүү дээ. Тэнчэнээс жүжигчд авчираад тэгээд тэднэрийг авчирч зодуулсан гэнэ. Энэ дээрээ зодуулаад өг энэ нэг хүүхэн чинь камерын өмнө хүн зодохгүй бол санаа намрахгүй нэгэд дуулсан. За Мишелийн тоглолтыг үзэгчид маш өндрөөр үнэлсэн. Үнэхээр мундаг байлаа гэж үнэлж байгаа юм. За ингээд энэ киноноос санаа аваад Мишелийн энэ дүрээр нь тусдаа кино хийх хүртэл ийм санаа явж исэн юм лээ. Хийгдсэн бол бас гоё тийм санаа байсан байгаа ч тийм. Даанч харамсалтай тэр төсөл хэрэгжээг юм байна. За харин үүний хооронд 2000 онд нэрт найруулагч Ang Lee-гийн найруулсан Crouching Tiger, Hidden Dragon гэдэг маш мундаг кинонд тоглож өөрийгөө дахин нэг удаа дэлхийд харуулж байгаа. Хуулийн киноны тухай Chow Yun-fat жоох ирсэн тийм. За тухайн үедээ л Азийн шилдэг гэгдэж байсан баг бүхэл жүжигчин тоглож байгаа. За Jackie Chan, Jet Li хоёр л баг байгаагүй баг. За Мишелийн хувьд харин хэсэгэн завсрал аваад эргэж ажилдаа орсон юм байна. Яг энэ Crouching Tiger дээр. Тэгээд жоохон төсөөрцөн. За дээрэс нь мандрин хэлээр ярьж сурах шаардлага гарсан юм. Ингээд бас нэлээд хэсэг хугацаанд ингэж бэлдсэн юм бэл. Жүжигчнийхээ чадварыг эргэж авахын тулд
Дээрээс нь шинэ хэл сурна гэдэг чинь бас ямар хэцүү байлээ тий. Өмнө кантоноор ярих гэж бас хичээж ирсэн шүү дээ. Яг тэрэн шигээл мандаринаар сурах шаардлага гараад тэгээд төгс ярьж чаддаг болчих. Энэ кино бараг энэ жүжигчний бүр нэг юм дэлхийн хэмжээний энэ бол экшн жүжигчин гэдгийг харуулсан баг тий. Маш гоё. За мэдээж сурсан ясаараа энэ кинонд ч орлон тохиолгочгүй тоглож байсан. За харин энэ удаа ACL-ийн шүрмсээ сунгаад бүр хагалгаанд орсон юм байна. За зураг авалт энэс болоод нэлээд хоочлсон гэж энэ Мишелийг хүлээсэн. Тэгэд шагалгаанд орж ирээд шууд гарч ирээл зодолдоод эхлэхгүй шүү дээ. Тэгээд тэр зураг авалтын хуваар дээр төлөвлөгөөнд өөрчлөлт ороод эхлээд ярианы хэсгүүдийг авч жагаад тэгээд сүүлд нь бүр хөлн итгэснээр дараа зодооны хэсгүүдээ авсан юм л. За энэ киногоороо Мишель маань анх удаа дэлхийн томоохон шагналуудын нэг болох BAFTA буюу Британийн кино урлагт олгодог Британий шагналттай нэр дэвшиж чадчих. Эмэгтэй гол дүр. За хоёул энэ өмнө ярьсан юм чи одоо нэг яарах яг хөө. За энэ киноноос харин 5 жилийн дараа дэлхийн нийтийг шуугуулсан дараагийн кино болох Memoirs of Geisha буюу Geisha-гийн дурсамж гэдэг кинонд тоглож байгаа. За Arthur Golden гэдэг зохиолчин Geisha-гийн дурсамж номноос сэтгүүлэн хийсэн энэ кинонд Хятадын алдарч жүжигчин Zhang Ji, за Gong Li гэдэг бах тий. За мөн Японоос Ken Watanabe, Mako, Hiroyuki Tagawa зэрэг жүжигчдтэй хамтарч тоглодог. Жүжигчдийн бүрэлдэхүүн харах юм бас сүрдмээр үнэхээр мундаг байсан. Харин Япон гейшагийн дүрд хятад хүмүүс тоглоод байна гэд хүмүүс жоохон шүмтэлтэй хандсан тохиолдолд бас бий. Гэтэл кино бол маш гоё болсон. Мишель энэ номонд нь маш дуртай байсан гинэ. Тэгэд энэ номоор кино хийхэд чинь гэдгийг сонсоод хоёр өвдөг дээрээ сөхрөөд өдөржин шинжин хэдэн өдөр залбирсан. Намааг аваасаа гэдэг. Бурхан минь над руу залгаач. Утас минь дуграад өгөөч. Роб Маршал найруулагчаа над руу залгаач гэл. Эцэст нэг юм түүний залбирал үр дүнд хүрсэн баг. Ингээд Мишелийг нэг дүртээ сонгодог. За гол дүрийн 3 эмэгтэй маань бүгд хагас сар биш 45 хоногийн турш. Нэг тийм сургалтын суусан юм. Хэрхэн гейша болох вэ гэд. Зөв. Яг Японд хийдэг тийм сургалт байхгүй. Тэнд дуулах, бүжиглэх, мөн цайны ёслол зэрэг бүхэл хичээлийг үтсэн. Гэхдээ маш хүн сургалт байсан гэдэг. Өстой бүр шийтгэл шиг байлаа гэж дурсдаг юм билээ. За энэ кино их шууган тарьж, ер нь бол нэлээд донслогсон боловч нэг их ашиг авчирч чадаагүй юм байна. 85 сая доллараар хийгдээд 162 саяын л орлого болсон. Яг нь зардлаа болно гэсэн юм. Тийм байна. Гэхдээ ерөөс тэгж бодохооргүй юм байна. Ямар сони. Тийм. Энд чи бид нэр маш их ашиг болсон л гэж бодож байгаа шүү дээ. Учир нь киноны нэр хүнд өөрөө маш амар байсан. Тийм. За гэхдээ Аз жүжигчид Аз уур амьсгалыг тултал мэдрүүлсэн мундаг кино байгаа. Ингээд ер нь Азийн соёл гэдэг юм уу те Азийн кино урлаг энэ мэтчлэн үзэгчдийг татаад баг багаар өөрсдийнхөө соёл урлагийг гэж сурталчлаа л баг юм. Энэ бас их гоё баг. За Мишель маань мундаг жүжигчин болж байгаагаас гадна өөрөө студ байгуулад продюсераар ажиллаж байгаа. За 2002 онд The Touch гэдэг анхны киногоо хийгээд өөрөө голд нүртэн тоглосон. Нэг их амжилт болоогүй ч гэсэн өөрийгөө шинэ талбарт туршаад кино хийж чадна гэдгийг бас батлан харуулж байгаа. Тэр одоо ер нь Холливуудын жүжигчин болцсон баг. Хонконгд байх тоглож л байгаа л да. Гэтэ Холливуудд ер нь данстай, дэлхийн нийтээр мэддэг ийм жүжигчин дэлхийн хот болчиход байгаа. За бидний ярьсан дэлхийн хотууд бүгд л сайхан сэтгэлтэй, дэлхийг илүү сайхан газар болгохын төлөө их хичээж ажилладаг ийм хүмүүс байдаг. Мишель ч гэсэн яг тэдний адил гинэ. Бусдын сайн сайхны төлөө, дэлхийн төлөө маш их ажил хийдэг юм байна. Доох өвчний аюул хөнөөл одоо юу гэдэг нь те түүнийг олон нийтэд таниулах, за мөн ядуурлын эсрэг, за амьтдыг хамгаалах, хүйсийн тэгш байдлын төлөө, за мөн замын аюулгүй байдлыг хангах зэрэг маш олон тийм салбарт энэ сайн үйл ажиллагаа хийдэг юм байна. За эдгээр ажлуудынхаа хүрээнд нүүбийн хурлуудад ч маш их оролцож үг гэлж ирсэн юм байна. За Хятадын барыг, за мөн панда багыг хамгаалах үржүүлэх төсөлд оролцсон. National Geographic Channel-тай хамтраад Among the Great Apes with Michelle Yeoh гэдэг баримтат кино хүртэл хийж байгаа. За мэдээж энэ цалингүй ажиллаж байгаа шүү дээ. За 2013 онд бас нэг гоё баримтат кино хийж байгаа. Энэ продюсераар ажиллаж байгаа нь Хималайн ууланд 700 гаруй километр аялаад 50,000 гаруй мод тарьсан 700 хүний тухай ийм баримтат киноос хийсэн юм байна. За тэдгээр хүмүүс нь зүгээр нэг мод тариа зогсоогүй нутгийн иргэдэд за хүрээлэн буй орчныг хэрхэн хамгаалах,
мод энэ тарьсан модоо хэрхэн арчлах талаар юм сургалт орж ирсэн бас юм гоё үйл ажиллагаа, том үйл ажиллагаа болсон юм байна. Энийг Мишель Яо маань баримтжуулаад кино хийсэн байна. Мандаг. За эдгээрээр зогсоогүй. Эрүүл мэндийн салбарт дээр дурдсан доох өвчнөөс урьдчилсан сэргийлэх, эмчлэх зорилгоор AIDS Concern, Hong Kong Cancer Fund, Live to Love гэх мэтчлэн маш олон байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэ байгууллагуудын дунд бас нэгдсэн үндэсний байгууллага ч гэсэн багтжээ. Манай хүн бас албан ёсны элч төлөөлөгч байдаг баг шүү. За эдгээрээс гадна 2015 онд Непалд болсон хүчтэй газар хөдлөлтөнд өртөөд хохирсон иргэдэд 100 мянган евро ч гэсэн хандуулж ирсэн юм байна. 100 мянган евро бол маш их мөнгө шүү дээ. За Мишель маань арьс өнгөний үзэлд маш дургу. Дуртай хүнж байхгүй л тийм. Гэтэ дургуйтай маш дургуй. Дургуугаа сайн илэрхийлж хүмүүсийг бас хүчтэй дуурдаг тийм. За Tomorrow Never Dies гэдэг киноны дараа 2 жил гарan кино тоглоог юм байна. Учир нь түнд дандаа стереотип буюу яг нэг Аз хүмүүсийн дүр санал болгоодсэн гинэ. Энэ нэг Аз эмэгтэй хэрэгтэй байна. Та ирээд тоглоно уу гэд. Тэгээ тэр юм маш дургу. Тэгэд ингэж ярьдаг гинэ. Америкууд Аз хүмүүсийг ялгадаггүй. Хятад, Солонгос, Япон гэж мэдэхгүй. Бүгдийг л хятад гэж хардаг. Тэгээд тэд уулзахаараа надад ойлгуулах гэж их чанга удаанаар ярьж байгаа нь их дургу хөрмөр. Би өмнөөс нь төгс англи хэлээр яриад байхад хүртэл надад ингэж ханддаг. Гэхдээ тэр нь маш дургу байдаг. Ингээд арьс өнгөний үзлийн эсрэг байгаа алтан бөмбөрцөг хүртэж явахдаа бас одоо хүчтэй дуурдаг. Энэ тал дээр ч гэсэн нэлээд их ажил хийдэг юм байна. За кино руугаа эргээд ороход Гейшагийн дараа Холливуудын хэд хэдэн томоохон төсөлд кинонд дүр бүтээж байгаа Sunshine гэдэг кино байдаг. За энэ кинонд Cillian Murphy, Rose Byrne, Chris Evans за Hiroyuki Sanada зэрэг томчуудтай хамт тоглож байгаа. За мөн бас удалгүй Муми цувралын 3 дугаар ангид гарч ирдэг. Энэ бүр амар гоё штэ. Мишель Яо кинонд гараад ирэхээр л бүр гоё болчихдээ. За ястаа гоё бүр нүдэнд дулаахан үзчмээр ч юм шиг тийм кино. Үзүүштэй болоо явчихдаг тий шууд. Тий. За тэгсэн харин 2001 онд Люк Бессоны найруулсан The Lady гэдэг кинонд тоглосон чинь Мянмарын засгийн газар түүнийг бантчихдаг. Энд чинь кино нөрөө Мянмарын төрийн зүтгэлтний тухай биз тийм баха. Тийм. За энэ киног чинь улстай гаргахгүй манай улсыг муухай харагдууллаа гэд улстаач оруулахгүй гэд насан турш юм болдог баха. Одоо ясныг сайн мэдэхгүй байна. За 2011 онд ажилласан бас нэг хөөрхөн кино Kung Fu Panda-гийн 20 дугаар ангид дууруулсан. За энэ дээр Jackie Chan-тайгаа яг энэ хоёр уулзаагүй ч гэж магадгүй л дээ. Ямар ч нэг кинонд ингэж хамт гарч байгаа. За тэгсэн чинь 2016 онд нэг сонир кино гарна. Crouching Tiger, Hidden Dragon гэдэг кино байсан шүү дээ. За тэрний 2 дугаар ангид үргэлжлэн гарчдаг байхгүй. Энийг нөгөө Netflix продюсерлаад Netflix-ийн хийсэн кино юм. Тэгээ нөгөө Netflix чинь өөрийгөө сурталчилгаал янз бүрийн хуучны кинонуудыг 2 дугаар ангийн хийгээл хинч үсээгүй байхад нэг тийм нэг хэсэг хийсэн байхгүй. За тэрний нэг одоо хэсэг нь болчихж байгаа юм. За энэ кино бол мэдээж амжилт болоогүй хэсгэд мартагдсан байгаа. 2 дугаар ангид бол угаасаа тэгээд нэг гоёч болтгоо тий. За харин 2018 онд Азууд кино урлагийг дахин нэг удаа онцлогсон нь Crazy Rich Asians гэдэг кино байгаа. За маш баян Азууд хэрхэн амьдардаг талаарх энэ кинонд Мишель маань бас л гол дүрүүдийн нэг тоглож байгаа. Аз хүмүүс мундаг кино хийж байгаа бол тэнд Мишель заавал байх ёстой гэдгийг дахин нэг удаа харуулж байгаа. За тэгээд үнэхээр чадварлаг байгаа тэндээ. За үнийгээч батлаад Marvel-ийн одоогийн байдлаар цорын гац Аз супер баатар болох Shang-Chi гэдэг кино гардаг. Энд Мишель бас л гол дүрүүдийн нэг тоглодог. Гэтэ эндээс хараад хад Мишель маань тэр сүүлийн үеийн кинонууд нь дандаа туслах дүрүүд байгаа. Ер нь л гол дүр авч чадахгүй дандаа л туслах дүр хийгээд байгаа юм. За Shang-Chi-гийн дараа харин кино урлагт олон жил яригдах маш их бодож сэтгэж хийсэн үнэхээр сонирхолтой нэгэн кино нээлттэй хийдэг. Нэр нь ч гэсэн өвөрмөц. Everything Everywhere All at Once гэдэг нэртэй юм кино. За хоёлаа ивент тэтгэгчийн дараа
Энэ киноны талаар ярьна. За тэгье. За нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар алтан гишүүд, од мөндрийн алтан гишүүд та нар манд дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр алтан гишүүд гэж ямар хүмүүс байдаг, яаж алтан гишүүн болох тухайд товчхон танилцуулъя. Тэгэхээр бид жилдээ 1050 хөтөлбөрийг од мөндрийн та бүхэндээ өдөрт 3-7 хоногт 21 нэвтрүүлэг жилдээ 1050 хөтөлбөрийг та бүхэндээ хүргэдэг. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг нэг нэвтрүүлгийг 100 хүрхүү төгрөгөөр үнэлээд та бүхэн маань жилдээ нэг л удаа 100,000 төгрөгийн хандив илгээгээд алтан гишүүн гэсэн нууц группт ороод за одоо яг найз нөхөд юм шиг нэвтрүүлгийн дор комментоор ярилцах, би биендээ одоо шинэлэг санаа өгөх энэ төр тийм дотн сайхан тийм хүмүүс байж идэг тийм бүлэгтэй нэгтгэж оруулт юм аа. Community тийм. Тэгээд од мөндрийн 1 жилийн ой болж исэн. Одоо 2 жилийн удахгүй болох гэж байна. Тэнд бас нэг юм хөөрхөн ивент болно. Дээрээс нь одоо од мөндрийнхөө тэмдгийг зүүн за хамгийн гол нь та шинжилгээ таны мэдхүйг төгөөнд дэлгэрүүлэхийн ажилд өлсөд л оролцож байгаа гэдэг нь их гол юм аа. За та од мөндрийн алтан гишүүн болохын тулд Хөдөлთა хөгжлийн банкны IBAN дугаар нь 94000 41 91 тэг 4 518 данс руу 100,000 төгрөгийг гүйлгээний утган дээр өөрийнхөө Facebook нэр болон утасны дугаарыг бичиж илгээгээд манай менежерүүд тантай холбогдоод алтан гишүүн гэсэн группт оруулах юм аа. За тэгээ 1 жилийн 1050 хөтөлбөрийг хүргэхийн тулд мэдээж бидэнд одоо хамтран ажиллагч байгууллагаас гадна маш их зардал гарч байгаа. Тэрэнд одоо хүмүүс маань ингээд сэтгэлийн дэмээр оролцож ингэж болох боломжтой. Та бас дотны хүндээ алтан гишүүн болох эрх бэлэглэгч боломжтой юм шүү. Тэгээ үргэлж алтан гишүүдтэй баярлалдаг те. Баярлахгүй байх аргагүй л те. Хэрвээ алтан гишүүд манд байгаагүй бол од мөндөр байхгүй байх байсан. Тийм шүү. Яг баримт үнэн байхгүй. Тэгээ зарим хүмүүс амар хөөрхөн байдаг шүү дээ. Би ингээд мөнгө шилжүүлсэн. Гэхдээ алтан гишүүн өнтер болохгүй. Би зүгээр та нарыг дэмжиж байгаамаа гэд тэр мөр үнэхээр бүр цаашаа бүр урам зоригтой ажилламаар санагдтал бүр ингээд гоё юм. Явж байгаа. Тэгээ ингээд зарим хүмүүс дэжсэн. Тэгээ 100,000-ыг шилжүүлэх юм уу? Би илүү явуулж болох өнтер гин. За тэрнтэй биш ерөнхийдөө зүгээр энэ хүмүүсийн сэтгэл шинжилгээ ухаан таны мэдхүү өөрөө нийгэмд хэрэгтэй сэдв гэдгийг ойлгож байгаа энэ байдал маш гоё байдаг. Баярлалаа. За бүх зүйл нэг дор гэж орчуулах юм уу та? Энэ маш онцгой сонин юм кино байгаа. За олон ертөнц за мөн зэрэгэлдээ ертөнцийг харуулдаг энэ шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд Мишель маань гол дүр бүтээж байгаа. За түүнтэй хамт Jamie Lee Curtis, Ke Huy Quan, James Hong нар хамтран тоглож байгаа. За James Hong-ыг бид нэр сайн мэднэ. Энэ бас Аз кинонуудад дандаа л туслах дүр бүтээдэг юм маш настай юм жүжигч юм байгаа. Энэ кинонд тоглохдоо 91 настай байсан гэдэг байлгүй дээ. Тэгээ 91-т ихэд кинонд тоглоод ингэ явж байгааг харах бас гоё байдаг. За өмнө нь шинжлэх ухааны уран зөгнөлт кино гэхээр эрдэмтэд зэргийнхэн ч юм уу тэгээд энэ буу шийдэм агссан ийм хүмүүс гардаг байсан. За тэгэл цаг хугацаа орон зайгаар ялаал тэгэл зэрэгэлдээ ертөнц рүү яваал ингэдэг байсан бол энэ кино тис өөр байсан байхгүй. Зүгээр нэг угаалгын газар ажиллаулдаг эмэгтэй амьдралаар ийм сонирхолтой зохиол бичээд шинжлэх ухааны уран зөгнөлт кино хийж болно гэдгийг за тэгээд тэр киногоо маш амжилттай болж болдог гэдгийг харуулсан. Үнэхээр гоё кино байна. Үзээд ойлгоход их төвөгтэй. Тэр нь бол үнэ. За тиймдээч бокс оффист сансандаа хүртэл амжилт үзүүлээг баг. 140 саяын орлого болдог. За харин шүүмжлэгчид үзэгчдийн хувьд маш том амжилт үзүүлж чадсан. Сөрөг шүүмж бараг байхгүй. Бүгдээр л киноны санааг, киноны зохиолыг, хийцийг, жүжиглэлтийг, найруулгыг бүгдийг шагшин магтажсэн. Мишелийн жүжиглэлтийг ч гэсэн ялангуяа маш их магтажсэн. Энэ киноны зохиолч найруулагчаар нь Daniel Kwan, Daniel Scheinert гэж унших юм болоо. Ийм хоёр залуу ажилласан байгаа. Энэ ч хосууд гэдэг үлээ юу вэ? За тэд кино зохиолын гол гол дүрийн эмэгтэйгээ Мишель гэж нэрлээд яг манай Мишель зориулаад бичсэн байхгүй. Тэгээ зохиолоо бариад манай Мишельтэй уулзах гээд ирсэн юм байна. За ийм зохиол биччихлээ. Таны гол дүрээ харсаж ингэж юу яасан бичсэн гэсэн чинь энэ гол дүрийнхаа нэрийг өөрчилж тэгвэл би тоглолоо гэсэн юм. Тэгсэн чинь хоёр зохиол гайхах нь өстэй тийм. Энэ дүрийг чинь танд зориулж бичсэн юм аа өөрчлөхгүй гэхэд нь Мишелийн гэсэн ба. Надад зориулж дүр бичсэн чинь үнэхээр их баярлалаа. Гэхдээ би тоглож байгаа дүрүүдээ бүгдийг нь амьд гэж боддог. Тэгжиж би тэдний дүрд орох дуртай. Энэ дүрийг ч гэсэн би өөрийгөө гөж төсөөлөхгүй. Энэ ертөнцид амьдарч байгаа, энэ киноны ертөнцид амьдарч байгаа угаалгын газар ажиллаулдаг тэр нэгэн амьд бүсгүй дүрд би орж тоглох юм аа. Тийм учраас
Мишель гэдэг нэртэй байвал би орж чадахгүй байх. Зохицохгүй байна гэж хэлээд тэгээд санал тавьсан юм. Тэгэхдээ нөгөө хоёр нь ч гэсэн зөвшөөрөөд нэрийг Evelyn гэж өөрчилдөг санагдаад байна. Гоё ажиллаж байгаа биз дээ. Тэгэхээр За Мишель Яв энэ зохиолоо уншаад энэ хоёр нөхөр чинь галзуу юм биш үү гэж бодсон байна. энэ зохиол бичсэн хоёр нөхрөө. Тий. Тэгээд цааш уншаад зохиолоо ойлгоод зохиолчийн санааг ингэж бүрэн мэдснийхээ дараа хоёр зохиолчийг үнэхээр гоц ухаантнууд байна гэж бодсон байна. Үнэхээр их хүнд юм чинь зохиол нь яах юм бэ? Тий, маш их шилжээд байгаа тий бүр ёо. Тий. За энэ кино маш их амжилт агуулсан. Оскарын 11 төрөл нэр дэвшээд 7-д нь шагнал авч чаддаг. Шилдэг кино, шилдэг найруулга, шилдэг зохиол гэж бүгдийг хуу хамсан. За энэ Оскарын шагналын тухай нэг жохон цус дурдчихад кино урлагийн хамгийн том шагнал бол мэдээж Оскар байна. Энд хамгийн шилдэгүүд өрсөлддөг. Ер нь харахад бүгд Америкт өрсөлдөд байгаа юм шиг боловч үнэхээр хамгийн шилдэг кино тэнд хийгдээд байгаа юм ч яах вэ тийм ээ? Яах вэ дээ. Тийм. За нэг сонир тохиол байгаа нь анхны шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Герман гаралтай хүн хүртэж исэн юм байна. Анхны эрэгтэй шилдэг. Шилдэг гол дүрд. За үүнээс хойш Америкууд давмгай байсан бол цаг хугацаа явахын хэрээр бусад орны жүжигчид ч гэсэн энэ шагналд хүчтэй өрсөлдөд нэлээдээ удаа авсан байдаг. За гэхдээ шагналд нэр дэвшсэн хүртсэн хүмүүсийг харах юм бол бараг 99% нь цагаан арьстай хүмүүс байна. Тэгсэн чинь 1957 онд Япон жүжигчин шилдэг туслах дүрд нэр дэвшээд ялагч болж чадчихсан юм. За. Туслах дүр тийм байна. За энэ бол түүх тийм ээ. За зарим хүмүүс Америк, Европууд Азиудыг дарах зорилготой тэднийг албаар дардаг гэж хардаг. За үнэхээр ч тийм зүйл болж байгааг үгүйсэх аргагүй. Тийм хандлага байгаа юм шиг мэдрэгдээд идэг тийм. За зөвхөн кино урлагтч биш бүх салбарт ийм хандлага байсан. Гэвтэл 2023 оны Оскарын наадамд нэгэн гайхалтай зүйл болдог юм. Шилдэг туслах эрэгтэй дүрд Ки Хуй Кван гэдэг нэг залуу ялт байгуулчихдаг. За бид энэ жүжигчнийг хэдэн 10-ны өмнө Harrison Fordтай Индиана Джонсын нэг кинонд цуг тоглоснаас нь хойш хараагүйсэн. Энэ залуу болохоор яг кино урлагаас хөндөрөөгүй. Ер нь зодооны дэглээч болцсон. Тэгээ тэрүүгээр ажиллаад кинонд оролцоод яваад идэх байсан байхгүй. За. Тэгжээд энэ Everything Everywhere All at Once гэдэг кинон дээр тослох дүр тоглож орж ирж байгаа. Тэгэхэд энүүгээрээ Оскар авч байгаа шүү дээ. Үнэхээр гоё кино байсан. За дараа нь энэ үчийн сюрприз ингээд дуусаагүй. Шилдэг эмэгтэй гол дүрийг тодруулахад нэр дэвшсэн 5 бүсгүй дундаас Малайз гаралтай Аз жүжигчин Мишель Яв шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг авч чаддаг. Everything Everywhere All at Once гэдэг киноны гол дүр бүтээснээр энэ жүжигчин бүсгүй түүх бүтээсэн юм. Аз ТV-с анх удаага шилдэг жүжигчин тодорч байгаа нь энэ шилдэг гол дүрийн жүжигчтэй. Гэтэ зүгээр нэг азан шоугод авцсан тохиолдол биш байсан юм. Тэр кино урлагт насаараа зүтгэсэн. Бүхэл амьдралаа кино урлагт зориулсан. Энэ хугацаанд баярлаж, гунж, гэмтэж биштэд үхэхээс наатахыг үзсэн байж энэ тавцсан дээр гарч ирж байгаа юм. Үнэхээр бишрэхгүй байхын аргагүй ийм хөдөлмөрч үсгэв. За тэгсэн Америкийн нэгдсэн улсад Мишель баяраа тэмдэглэж байхад Малайзд бас нэг үйл явдал болж исэн гэнэ. За. Мишелийн ээж 83 настай эмэгтэй байж л тээ. Мишелийн ээж хамаатан садан найз нөхөд таньдаг бүх хүмүүсээ цуглуулад Оскар үзэх парти хийж. За тэгээд Мишелийн нэрийг ялагчаар зарлахад тэнд байсан бүх хүмүүс Олимпийн алт авчихсан юм шиг л баяр хөөр болж байгаа. Аргагүй шүү дээ тий. Тэгэлгүй яах вэ? Ээжийнх нэг аим хөөрхөн зургнууд яваад байдаг. Тий. Ээж нь ер нь янзын хүн гэж шүү. Янзын одоо энэ бэжгийг харахад л тий. Ингэдэг гинэ. Төрсөн өдрөө хийдэг гинэ. Тэгээ ээжийн төрсөн өдөр бол хамаатан энэ төр ирэнгүүт тоглолт хийдэг гэж. Ээж нь өөрөө дуулдаг. Тэгээд хувцас солиод яг л бүрэн хэмжээний тоглолт хийж байгаа юм шиг. Тэгэл нөгөө хэд нь үзэл айлгад шал баяр хүргээл үзэгчдэг байхгүй. Супер юм аа. За энэ 2023 оны Оскар дээр мөн хоёр хөөрхөн дээр би үнэхээр их баярлсаныгаа энд дуртжээ. За шилдэг туслах эмэгтэй жүжигчнэр Jamie Lee Curtis. За мөн шилдэг эрэгтэй гол дүрээр Brendan Fraser нар шагнал авч байгаа. Тэднийг ямар замаар яаж энд яваад яаж энд ирснийг би мэдж байгаа учраас тэднийг энэ шагналыг хүртэхэд үнэхээр баярлсан баг.
ганцхан би ч биш л те кино сонирхогч тэр нь бүгд баярлсан баг. Ялангуяа Brendan Fraser маш том од байсан шүү дээ. Моми кино тоглоод бүр дэлхийн од болцсон байсан. Тэгээд биеийн чивдрээд жүжиглэлтэнд шинэлсэн баг. Нэг хэсэг алга болоод бүр уруудаад хамгийн доор очиод тэгээд буцаж гарч ирэхтэй Оскар авч чадчих байгаа байхгүй. Тэр тоглолтын тэр бүр өстой төгс ярих юм байхгүй. Хороогаа заагаад охинлогоо юм хэлдэг байхгүй. Тэр хэсэг одоо ч нүдэнд харагдаж байна. За Мишель ч гэсэн түүнтэй ер нь нэлээд төстэй. Том од болсон ч гэсэн сүүлийн жилүүд жоох унаад те насны яваад ингээд дүр болтохгүй байсан бол туслах дүрлэлт тоглож исэн бол яг энэ өөрийн тэрнийг боломжийг алдалгүй ашиглаад Оскар авч чадчих. Ингээд өөрийгөө Азийн хамгийн шилдэг жүжигч юм гэдгийг энэ дээр баталдаг юм. За шагнал гардж явахдаа хэлсэн үг нь үнэхээр хүчтэй. Хоёлаа тэрийг одоо ярив. Мэдээж баярлаа. Энэ шагнал бол надтай адилхан харагддаг тэр охид хөвгүүдэд өгсөн итгэл найдвар, боломж, зам заагч тэр гэрэл юм. Энэ шагнал бол том мөрөөдөлтөд хүрч чаддгийн баталгаа. Мөн хатагтаанараа хэн нэгэн таныг оргил үе өнгөрөөсөн гэж хэлхийг хизээч битгий зөвшөөрөөрэй. Хизээч битгий бууж өгөөрэй. Киног бүтээлсэн хүмүүстэй талархъя. Энэ шагналаа би ээжтэй зориулж байна. Ээж минь байгаагүй бол би энд зогсохгүй байсан. Ээж нар нь байгаагүй бол бид энд байхгүй. Тэд бол жинхэнэ супер бааtruуч юм шүү. Гэр бүлийнхэндээ баярлалаа. Дүү нартаа, загалмайлсан охтуудтай баярлалаа. Энэ шагналаа би гэрлүүгээ Малайз руу авч явна. Одоо тэд намайг үдцэн сууж байгаа. За мөн Хонконгт байгаа өөр нэгэн гэр бүл болох. Одоо намайг кино урлагт өдөө зэрэгт явахад тусвалсан тэр гэр бүлтэй би баярлалаа гэж хэлмээр байна. Тэд намайг мөрөн дээрээ суулгаад хөлийг минь газар хүргэлгүй энд авчирсан юм а гэж өөрийг нь энэ амжилтанд хүрэхэд нөлөөлсөн тэр хамгийн чухал хүмүүстэй ингэж хүндэтгэл үзүүлж байгаа юм. Үнэхээр ч тийм. Яста ямар гоё юм бэ. За энэ бүсгүй түүх бүтээсэн. Хизээж бууж өгч болохгүй гэдгийг давхар харуулсан. За мөрөөдлөө битгий өрх гэдгийг ч бас бидэнд зааж байгаа. Тэр кино урлагийн түүхэнд хамгийн томоор бичигдэх нэгэн онцгой түүхийн эзэн Азийн хамгийн шилдэг жүжигч юм. Гайхалтай. Ямар гоё. Би бүр ингэж үзэж байгаа хүмүүсээ ингэж одоо бид нар нөгөө Мишель Яо шиг Оскар авахгүй юм чинь. Гэхдээ нэрээ ээждээ баярлалаа гэд бүр комментэр бичээсэй гэж бодож байна. Өнөөгөө би яг жоох ээжигээ гомдооцсон. Тэгээ одоо Оскар авахгүй юм чинь. Энэ нэвтрүүлгээр талентуулаад ээждээ маш их хайртай шүү гэд хэлчихье. Тий. Би ч гэсэн ээждээ маш их хайртай. Тэгэд үнэхээр 60 наснда Оскар авна гэдэг те. Тэр ямар шантаршгүй кино урлагтайгаа хамт байсан энэ хүний хөдөлмөр маш гоё нөгөө үрчлээ хөгшрөх ямар гоё харагддаг юм бэ гэдгийг яг кино болгоноос нь хардаг те. Үзэсгэлэнтэй хөгшөрсөн. За энэ дэр нэг юм нэмээд хэлчихэд Мишель маань хүүхдтэй болж чадаагүй. Тийм үү. Асуудалтай юм байна. Тэгэд асуудал нь юу вэ гэдгийг бас олж тогтоож чадаагүй. Хүүхдтэй болох гэж эмчилгээ маш олон тооны эмчилгээ хийлгэсэн боловч тэрээр нь үр дүн төрөөгүй юм байна. Тэгээ эхний нөхрөөсөө энэ асуудлаас болоод харамсалтай нь хоёр тийш болсон юм л. Тэгээд яах вэ те. Тэгээд юу гэж. Аюуч. Тэгээ яах вэ нэрээ тэгээ хүндэтгээд аль аль нь тэгээ салцж бас нэрээ болно л тоо те. Маш гоё байлаа. За баярлалаа. Яста сайхан юм аа. За шинжлэх ухааны таны мэдхүү од мөндөр сувг үзэх сонсогчид та бүхэндээ кино төх нэвтрүүлгээ өргөлээ. Нэвтрүүлгийг YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хостелгоноор та бүхэн хүлээн авч үзэж сонслоо. За энэ нэвтрүүлгийн энэ дугаарын хамтран ажиллагчаар илүү гүзлүг TV, за мөн од мөндрийн алтан гишүүд та нар манд дэмжиж ажиллалаа. Инх хоттой маш их баярлалаа. Баярлалаа зэнглээ. Ээж таартай шүү. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.